Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шүтрхүү гэдэг. Би Юрас сертификаттай хүний, амьтны, гэр орны энергийг хувьсгагч, ангаагч, зохиолч хүн байгаа. Миний хийдэг энергийн ангаалтын талаарх бүх мэдээллүүд, бас сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд энэ бичлэгний доод тайлбарлах хэсэгт орчихсон байдаг болохоор та нар маань дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах хүсэх юм бол тэрийг уншиж танилцаарай. За өнөөдрийнхөө бичлэг эхлэхээс өмнө эх 7 хоногийн 2 дахь өдөр 7 сарын 21-нд Монголын цагаар 19 цагт бид бол бурханлог оршихуй сургалтын маань 6 дахь шатны 2 дахь хичээл маань эхлэх болно. Нэг дахь хичээл нь 2-7 хоногийн өмнө эхэлсэн. Тэгээд 2-7 хоногийн завсарлахтай байгаад одоо удахгүй эхлэх гэж байна. Тийм болох дээр сургалт маань 4-7 хоног үргэлжлэнэ. 3-7 хоногийн хичээл үлдсэн байгаа. 1-7 хоногийнхаа өмнөх эхний хичээлээ нөхөж үзээд 3-7 хоногийнхаа хичээлдээ хамрагдаж энэ даалт ертөнц ухамсаар өөрийгөө ангаах, өөрийнхөө дээд биетэй холбогдох гих мэтчлэн маш олон төрлийн мэдээлэлтэй танилцахыг хүсэх юм бол энэ сургалтанд хамрагдаарай. Сургалт маань бас бясалгалтай холбогдож өгдөг болохоор сургалтаараас өөртөө холбогдох, энергийн түвшинд бас миний энерги холбогдож шаардлагатай байгаа ангаалтуудыг бас группийнхаа хүмүүсүүдэд хийж өгдөг болохоор энэ сургалтанд суухыг мэдэрч байгаа энэ шаардлага хэрэгцээг мэдэрч байгаа хүмүүсүүдэд урьж байна. За өнөөдрийнхөө бичлэгээр ярих хүссэн зүйл маань гэх юм бол эгоны талаар ярих хүссэн байна. Энэ талаарх асуулт бас сургалтанд сууж байгаа хүмүүсүүдээс маань маш их ирдэг. За тэгээд энэ бол бас тийм энийг бас ойлгох шаардлагатай угаасаа зүйл. Эго гэж яг юу юм бэ те? Зарим хүмүүсүүд болохоор эго байх хэрэгтэй. Эгогүй бол хүн тэгээд юусэн ингээд сонирн болчих штэ. Тэ? Эго угаасаа хүн тодорхой хэмжээнд байх шаардлагатай гэдэг. За энэ талаарх дэлгэнгүй бас мэдлэгийг би сургалтаараа хүмүүсүүдэд хуваалцдаг. Тэгээ өнөөдөр бас энэ талаарх ойлголтыг бас хүмүүсүүдэд өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл төөрцөн энийг ойлгох хүсэж байгаа те яг юу вэ гэдгийг нь бас нарийн ширийн ойлгохгүй байгаа хүмүүсүүд бас нэлээд байгаа харагддаг. За эго гэж юу вэ? Бидний одоо дээд бие буюу сүнс гэж байгаа. Тийм ээ? За сүнсний маань дуух хоолой бол бидний зүн сан мэдрэмж байгаа. Тийм ээ? Бидэртэй яаж холбогддог вэ? Ямар хэлээр ярьдаг вэ гэхэлэр зүн сан мэдрэмжээр маань холбогддог байгаа даа. За мэдээж тодорхой хэмжээнд бас бодлын хэмжээнд одоо урам зориг өгөх үс тийм бодлоор бас холбогддог байгаа даа тийм. За тэгээ эго хүн болгоны дотор болохоор бурхан чөтгөр хоёр зэрэг оршдгоо гэж хэлдэг штэ тийм. Эсвэл хүн болгоны дотор бас чон бас оршиж байдаг тийм гэж ярьдаг. За тэгээд тус хүн бүрээс өөрөөсөөс нь одоо бурхнаа илүү хооллох юм уу, чөтгөрөө илүү хооллох юм уу, тэг чоноо хооллох юм уу гэдгээс нь шалтгаалаад тухайн хүнийг одоо тухайн хүнийг бүрдүүлж байдаг. Зан араншинч гэдэг ч юм уу те. За ингээд хүн байна ямархуу үзэл бодолтой байна, хандлагатай байна, ямархуу мэдрэмжүүдээр дүүрэн байгаагаас шалтгаалаад тухайн хүн маань өөрийнхөө амьдралыг одоо эерэг болоо сөргөөр бүтээж бий болгож байдаг. За тэгэхээр бидний хүн болгоны дотор бурхан нь яг хин мэдээж хэрэг бидний дээд бие байгаа шүү дээ. Сүнс буюу бидний дээд бие байгаа да. Бидний зүрх тэ энэ хайрын энерги шүү дээ. За тэгэхээр чөтгөр нь юу юм? Тэгэхээр эго байгаа байхгүй юу? Эгог бол бас бидний доод бие гэж нэрлэдэг. Дээд бие маань буюу сүнс, доод бие маань буюу эго. Эго буюу чөтгөр. Сул тал. Тэ энэ шунал тачаал бусдыг хуурч мэглэх тийм өөртөө итгэхгүй байх энэ төрөйгээд энэ зүйлүүд маань болохоор энэ эгонд орчиж байгаа байхгүй эгонд багтчихж байгаа. Эго болохоор зоригтой байхыг хичээдэггүй юм л бол ийм тав тухтай одоо бусдыг сууж байх хэрэгтэй сууж байхыг эрхэмлдэг тийм өөртөө итгэж зоригтой байж сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээх тийм сонирхол байдаггүй. Бие оторлдог ч юм уу те эсвэл бол ингээд амархан аргаар буруу замаар юмд хүрэх ч юм уу те ийм үзэл бодол хандлагатай байж байгаа. Тэгэхээр чөтгөрийн тал эго гэдэг маань энэ багхгүй юу? Бидний доод бие буюу чөтгөрлөг хүний шинж чанар
эго болж таарч байна. Эго гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээний хүнд эго байх хэрэгтэй юу? Та нар юу гэж бодож байна? Тодорхой хэмжээнд хүнд чөтгөрлөг зан чанар байх хэрэгтэй юу? Миний мэдрэмжээр бол үгүй. Хүн альва зүйлийг хийж бүтээхийн тулд, альва зүйлд хүрэхийн тулд заавал эготой байж ш, чөтгөрлөг зантай байж, хор хотгодог байж ш, нэг тийм хэцүү зан авартай байж бас хүрэх аль байхгүй. Тухайн хүний хандлага болоод энергийн түвшинтэй шууд зүйлсүүд холбогддог байгаа даа. Хүн хэрвээ доод энергит байгаа, тэмцлийн энерги донд байгаа, ингээд маш тийм хар энергиэр дүүрчихсэн байгаа нийгэм хүмүүсүүдээр хүрээлүүлж байгаа бол тэнд бол маш их ухаан зарах хэрэгтэй байна. Маш их залтай байх хэрэгтэй байна, маш их худлаа ярьж чаддаг байх хэрэгтэй. Хүнийг хуурч чаддаг, мэхлэж чаддаг, хулгайлж чаддаг. Шудраг бус аргаар тэмцэлдэж байж, өрсөлдөж байж, нэгнийгээ дэвшилж байж, дээр нь гардаг. Энэ шинж чанар нийгэмд бол газар авсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чөтгөрлөг шинж чанар буюу эго. Би гэсэн үзэл би л гэдэг. Би бусдаас мундаг нь эсвэл би бусдаас дор ядуу болохоор би юунд ч хүрч чадахгүй гэж өөрийнхөө арчаагүй байгаа байдлаа зөвтгдөг ч юм уу илүү сайжрах ажлыг хөгжих түвшин рүү орохыг хүсдэггүй. Хариуцлагыг гартаа авахыг хүсдэггүй. Ийм хүмүүсд эго штэ бас энэ чинь. Ийм болохоор хүн заавал эготой байж сайн сайхан зүйлийг хийж бүтээх шаардлага байхгүй. Хүн өөрийнхөө зүрх сэтгэлээ дагаж, өөрийнхөө дээд биений дуу хоолойг сонсож, өөрийнхөө сүнсний зорилгыг сонсож, сүнсний зорилгоор замаар явж, ажлуудыг ажил хэрэг болгох энэ зам мөрийг хөөхөд эгогүйгээр хүрэх боломжтой. Хүн хин нэгэнтэй заавал тэмцэлдэх аль байхгүй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж нэгт, хоёрт өөрийнхөө чаддаг зүйлийг хийж байгаа болохоор тэр. Бид нар болвол энд ингээд 9 миллиард хүмүүсүүд амьдарч байгаа болохоор нэг зүйлд бид нар энэ орчлын ертөнцид бол маш баялаг байхгүй юу? Тэгэхээр бид нар яг гүнзгий сүнсний том түвшинд харах юм бол бид нар бүгдээрээ нэг том гэр болохгүй юу? Нэг биений эд эсүүд. Бидний хүн болгоны дотор энэ бурхны хэсэг явж байгаа байхгүй юу? Энэ бүхний бүтээгч энэ том энерги, шашин нэг бурхан гэж нэрлэдэг штэ. Энэний хүч энерги хүн болгоны зүрхэнд чакра зүрхэн дотор явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нэг бие төсөд ээжж хоорондоо ингэж тэмцэлтэй байх юм бол нөгөө бие чинь эрүүл саруул явж чадахгүй зү. Эрүүл саруулаар хөгжиж аз жаргалтай чад байж чадахгүй. Тэгэхээр бид нар энэ дэлхийд энэ нийгэмтэй ингээд өрсөлдөөл тэмцэлтэй бие биенийхээ мууг үсгээд ч юм уу альва зүйлд хүрэхийн тулд заавал хор утгаж байж, хуйлдаж байж, хэл хахуул өгч байж юмд хүрдэг. Ийм ялдарсан нийгэм байгаа хгүй энэ систем шүү дээ. Энэ систем энэ бүхнийг ингэж дэлгэрүүлж байгаа хгүй. Хүн ухамсараа тэлээд энэ бүхнийг ойлгоод ирэх тусам ялангуяа бид нар ийм маш чухал энергийн том шилжилт рүү орж байгаа ийм гайхалтай үед явж байгаа болохоор бидний энерги бол бидний хамгийн чухал currency буюу хөрөнгө байхгүй юу? Мөнгө гэхэд л нэг сонсогддог ба хөрөнгө байгаа байхгүй. Тэгэхээр бидний энерги анхаарал болвол ингээд бидний амьдралыг бүтээсээр ирсэн энэ байдал нь бол бүр юм тодорч ирж бүр илүү эрчимжиж хурцсаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүн хинтэй ч өрсөлдөх шаардлага байхгүй нэг юмд хүрэхийн тулд харин ч бид нар хоорондоо хамтарч ажиллах юм бол бүгдээрээ хин хожих гээд байгаа байхгүй юу? Хин хинийх нь ажил нь урагшаа явчихна хин ажлуудаа зовж биш, тэмцэлдэж биш, ядарч биш бүтээчин уг нь ингээд би бинийгээ дэмжээд л явчих л болох гээд байгаа байхгүй. Тэгтэл хин нэгэн хорон санаатай эгонд автчихсан, чөтгөрлөг, шуламлаг зан чанарандаа автагдчихсан, дийлдэгдчихсэн хүмүүсүүд нь нэг сайн яваагаа харахлаарэ хүлтэн дэгээ тавьдаг, амьдралд нь саад учруулдаг, амьдралд нь хор хутгадаг. Ийм хүмүүсүүд ямар шинж чанар яг цаана нуугдаад байна гэхээр дутуугийн мэдрэмжээр дүүрсэн байгаа байхгүй юу?
дутуу гэсэн. Дутуу мэдрэмжтэй. Тийм болохоор маш их шуналтай. Ямар нэг юм зүйлсийг одоо өөрийгөө хин нэгэн гişүү гэдгийг ингэж баталж харуулах гэдэг те. Энд чинь цаана бүх одоо даалд учир гүнзгийрүү төвшин рүү явж өнгөж харах юм бол энэ хүмүүсүүд дутуугийн мэдрэмжтэй дутуу өөрийгөө ядуу гэсэн мэдрэмжээр дүүрчихсэн байгаа нэг юм ядмагхан хүмүүсүүд л байгаад байгаа байхгүй юу? Яг үнэн мөн чанартай бол бид нар ядуу хүмүүсүүд биш. Бид нар ерөөсөө ядуу биш. Бидний энэ итгэл үнэмшиллийг энэ одоо байдал руу аваачсан болохоор бид нар өөрсдөө ядуу гэж тэгсэн учраас бид нар ядуу байгаад байгаа. Тэгээ дээрэс нь бидэрт одоо гай олж байгаа хөндлөнгөөс оролцож байдаг энергийн төвшөнд болж одоо тий янз бүрийн сөрөг энергиуд тий эдгээр чинь бас бидэрт ялангуяа бас маш их саадууд болж байгаа байхгүй юу? Ийм олон төвшингүүдэд бид нар саад болж байгаа зүйлүүд байгаад байгаа болохоор бид нар өөрсдөө хинбэ гэдгийг мэдэхгүй байгаа. Өөрсдөө хинч биш гэж итгээд байгаа. Өөрсдөө ядуу гэдэгт итгээд байгаа. Өөрсдөө өвчин зовлонтой яваад байгаа юм байна гэж итгээд байдаг. Ингээд итгэл үнэмшил нь бидний амьдралыг бүтээгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өөрсдөө энэ бурханлаг шин чанараа одоо тий өөрийнхөө эерэг давуу талуудаа тижээж байж бид нар илүү эерэг зөв хүн болж хөгжих гээд байгаа байхгүй юу? Энэ чөтгөрлөг энэ атаарх уу те амиа хичээсэн бүхнийг нэг амархан аргаар худал хуурмаг буруу замаар шийдчихэ гэсэн ийм ядмагхан замаар яваад ахлаар нэгт хитгэн хүн хожиж байна. Тэ хин илүү харгас байж чадж чинь хин худлаа жүжиглж сайн чадж чинь хин илүү залтай байж чадж чинь энэ хитгэн хүмүүсүүд л хожоод байгаа байхгүй те шудраг байгаа зөв замаар явах хүсэлтэй хүн байгаа хүмүүсүүд чинь болохоор ийм залтай зам байдаггүй болохоор энэ хүмүүсүүд ялагдаад байдаг те энэ одоо систем хуучин систем болол ингэж явсаар ирсэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ эрх мэдэл энэ хөрөнгө гэдэг зүйлс эд баялаг гэдэг зүйлс болохоор яг материалын эд баялаг штэ те өөр өчнөө олон төрлийн эд баялагууд бид нарт материалын эд баялагууд л одоо тий эд баялаг гэхээр бид нар ганцхан материалын байдлаар л ойлгоод байгаа байхгүй. Тэр бол биш. Тэг яг энэ нөгөө материалын эд баялаг ирэх мэдлэн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрчихсөн. Тэгэхээр бид нар нөгөө нэг эгодоо ялагдаж болохгүй. Бидний эгогоосоо давж өөрийнхөө дээд биетэй холбогдож, өөрийнхөө дээд биений дуу хоолойг мэдэрч, өөрийнхөө авяас чадварыг нээж, өөрсдийнхөө авяас чадварыг зөвөр ашиглаж, энерги нэмэгдүүлж, энерги өндөр болгож, өөрийнхөө одоо жинхэнэ дотоод хүчээ нээж одоо амьдралаа хинтээж өрсөлдөж тэмцэлдэж зовж ядарч те байж сайхан амьдрдаг одоо амьдрал дуусаад байгаа. Энэ хуучин дэлхийн энэ хуучин цаг дуусаад байгаа. Багаар дуусаж байна. Зарим хүмүүсүүд дуусчихсан байгаа даа. Хүн аль дээр энэ ажлаа хийгээд эхэлчихсэн хүмүүсүүд болоод угаасаа энерги өндөр болгочихсон хүмүүсүүд болоод өөрийнхөө эерэг бодлороо хандлагаараа өөрийнхөө авяас чадвараа угаасаа бүр илрүүлчихсэн, хөгжүүлчихсэн, өөрийгөө хинбэ гэдгээ мэдчихсэн, өөрийнхөө дотоод хүчээ нээчихсэн ийм хүмүүсүүд өөрийнхөө энэ эгонд автаж биш ахгүй юу? Хин нэгний дээр гарна, би өөрийгөө хин нэгнтэй харьцуулдаг биш те. Арга зайл их мих те манипуляц ашиглах шаардлагагүй. Зүгээр өөрөө те аз жаргалтай юм гоё ингээл те амарх үедээ сайхан амраал өөрийнхөө дээд биетэй холбогдоод шин санаа аваад хизээ юу их үү гэдэг энэ бүх мэдээлүүдээ аваад яг тэрнийхэн дагав ингээл амьдрал хийгээд яваад тахаар ажлууд те бүх юмнууд ингээ гоё амархан бүтээл те тэрийг дагаач тэр орж ирэх хэвээр ашиг орлогууд ч гэсэн орж ирээд те иймэрхүү амьдралаар амьдарч байгаа хүмүүсүүд угаасаа эрүүл сарвал сэтгэлийн амар амгалан тайван байдлыг мэдэрч байгаа хүмүүс шүүн сайхан унтаж амарна ийм хүмүүсүүд чинь стрессгүй байна. Тэ ингээд нөгөө амьдрал улам сайхан цэцгэлээд яваад байдаг байхгүй юу. Тэгэхээр та өөрийнхөө одоо энэ бурханлаг одоо энэ тэ талаа буюу дээд биеэ сонсож амьдрмаар байна уу? Эсвэл энэ чөтгөрлөг буюу энэ эгон тэ би гэсэн үзэл буюу энэ бидний доод биедээ хөтлөгдөж, жигүүрлэгдэж, зовж, тэмцэлдэж, тэ ядарч, сүүлд нь бүр өвчилж ийм амьдралыг өөртөө өдөр болгон дуутахыг хүсэж байна уу? Энэ бол хүн болгоны өөрийнх нь сонголт, шийдвэр, хариуцлага байгаа. Тийм болохоор энэ мэдлэгийг та нартаа хүргэхийг хүсэж байна. Та нар маань энэ талаар юу гэж бодож байна? Та нар маань өөрсдөө аль одоо талаа илүү их тижээж явж байна. Тэгээ өөрийгөө мөнхийн хайрын гэрлийн нэрийг мэдэрч байгаа бүх хүмүүсүүд маань комментэн доор би бол мөнхийн хайрын гэрлийн нэрийг гэж бичээрэй. Тэгээд бичлэгүүдийг маань бас
та нар маань Facebook-тэй хүмүүсүүд маань ялангуяа болж өгөх юм бол бас шеэр хийж өгч туслаарай. Яг л миний Facebook-ыг устгагдсныг та нар маань мэдэж байгаа. За тэгээд мэдээж яриг өөр хэрэгтэй байгаа хүмүүсүүд нь шеэр хийж тэ энэ одоо мэдлгүүдийг бүгдээрээ хуваалцаж бие биедээ тус болох хэрэгтэй. Бид нар нэг нэгэндээ загас өгч талах өгч тусалдаг биш. Жинхэнэ тус болох энэ ухамсарын тэлэлт хөгжлийг энэ мэдлэгийг хуваалцаж байж л жинхэнэ одоо тус хөрөнгө ирээдүйн хөрөнгийг бид нар одоо тэ хөрөнгө оруулалтыг бусад хүмүүсүүдэд ч гэсэн хийх энэ боломж биднэрт бий. Зөвхөн л шеэр хийчихэл хангалттай. Уг нь бол тэ тэгтэл нөгөө хүлээж авсан хүмүүс сонсоод тэ том ухаарлыг авах юм бол ирээдүйнхаа амьдралыг өөрчилж эхлэх том одоо суурь тавьж эхэлдэг байгаа даа. Тэгээд энэ сайхан газараасаа та бүгдээ хайрын гэрлийн энергийг илгээе. Тэгээ удахгүй эхлэх бас сургалтандаа та нарыгаа урьж байна. Тэгээд 7 сарын 21-нд 19 цагт эхэлнэ. Тэгээд бас энерги ангаалт, цэвэрлэгээ, дээд битэйгээ холбогдох асуултууд энэ төр байгаа. Ирээдүйн цагаар аялах шаардлагатай байгаа. Өнгөрсөн цагаар аялаж өөрийнхөө травмаг ч юм уу те сөрөг амьдралч чинь болоод байгаа үйл явдлуудын тайлах хүсэлтэй байгаад байгаа бол бас надтай холбогдорой. Бүх мэдээлэлүүд энэ бичлэгний тайлбар хэсэгт орчихсон байдаг болохоор та нарыгаа танилцахыг урьж байна. Тэгээд бид бол мөнхийн хайрын гэрлийн энергүүд. Тэгээ удахгүй дараагийнхаа бичлэгээрээ уулзъя. Түр баяртай.